Сайн байна уу те. Өнөөдрийн хичээлээр цахилгаан энергийн талаар үзүүлнэ. За цахилгаан энерги ер нь хэрхэн яаж үйлдвэрлэдэг вэ? Улаанбаатар хот ер нь хаана яаж үйлдвэрлэдэг вэ? Биднэрт цахилгааныг яаж төгөөдөг гэдэг асуулт гарч иж байгаа. За тэгвэл цахилгаан энерги бид нэр яг хөөр бид цахилгаан хэрэгсэл ашиглахын тулд байнгын яхан цахилгаан шугамд залгаатай байдаг цахилгаан хэрэгслүүд маань тэр цахилгаан хэрэгслүүдийг байнгын яхан хүчтэй байхын тулд цахилгаан энергийг тасалдгүй үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгвэл цахилгаан энерги тасалдгүй үйлдвэрлэдэг нь бидний Улаанбаатар хотод байдаг дулааны цахилгаан станц нь. За нисэгт байдаг нисгийн яхан станц хөдөө одоо орон нутгийн айл өрхүүд маань яадаг вэхээр цахилгаан газар нарны цахилгаан станц нарны цахилгаан тойл аван нарны цахилгаан станц жижиг оронд нарны цахилгаан станцыг цахилгаан үйлдвэрлэдэг байна. За салхин цахилгаан станц гэдэг одоо бага хангад дэвтэрч эхэлтэд байдаг. Налын хаашаа энэ хот салхи яг байгалийн энергийг шууд цахилгаан энерги болгон ашигладаг байна. За усан цахилгаан станц байна. Усан цахилгаан станц бол яг үхээр усны яг энергийг цахилгаан энерги рүү харуулж ашигладаг байна. За тэгвэл цахилгаан хэлхээ гэдэг зүйл байл бид нэр үзсэн байгаа. Тэгвэл цахилгаан энергийг яг хэрэглэхийн тулд бидний цахилгаан хэлхээ байх хэрэгтэй. Зааш хэрэгтэй гэсэн. Тэгвэл бид нэр яг чийдэн асаахын тулд цахилгаан яг хэлхээг өгсөж чаддаг байх. Бидний янз янзын холбоотой нэгэл хувааж гэх мэт энэ дотроос хамгийн бид нар цахилгаан энерги гэдэг зүйл маань төгөөмөл ашигладаг байгаа. Цахилгаан энерги нь цахилгаан гүйдэл, цахилгаан яхан механик ажил, дулаан өнгөх эсвэл гэрэл цацуулах чадварыг хэлдэг. За тэгвэл цахилгаан энергийг E усгаар дэмжиж болно. Энергийн joule гэсэн нэгээр хэлдэг. За энэ joule гэж задаргаан гэж бол вольтыг үүсгэх нь ампер, үүсгэх нь секунд байна. За вольт маань өмнөх жилийн үзсэн байгаа хүчлийн нэгж байгаа. Ампер бол гүйлийн хүчин нэгж, секунд бол яхан хугацаа нэгж байна нэ. За тэгвэл бидний цахилгаан хэрэгж байгаа цахилгаан энергийг сар тутамд яадаг вэхээр киловатт цагаар яхан тоолор гэдэг зүйлээр хэмждэг. Бидний хадаар орчны яг энэ хоёрын тухайн айл өрх маань хэр хэмжээний цахилгааны хэрэглэн тэрийг нь яхан вэхээр энэ киловатт цагаар үнж хэрэглэдэг байгаа. За 1 киловатт цаг 1 киловатт яхаа цаг маань одоо цахилгаан энерги үнэлэхэд 140-с 150 хооронд дунджаар байдаг. За цахилгаан энерги гүйлийн хэлхээнд яхаа унтдах хувирсан цахилгаан энергийг тогтмол хүчтэй тогтмол гүйлийн хүч байх нөхцөл томьёогоор тодорхойлж болдог. За тэгвэл цахилгаан энерги задгааны хэмжээр авч үзэх юм бол joule тэнцүү вольтыг үүсгэх нь ампер үүсгэх нь секунд байна. За эндээс явахад цахилгаан энергийнхэн вольтын нэгж нь бол хүчтэй гүйлийн хүчин нэгж бол ампер байх нь ингээд хэмжлүүнтэй олоод үзэх юм бол хүчлийг үүсгэх нь гүйлийн хүч үүсгэх нь хугацаа байх нэ. За тэгвэл яг үхээр эндээс явахад одоо хувирсан энерги гэж юу хэлээд байгаа вэхээр энд батарей маань гэдэг нэгээс одоо гарч ид асаахад бол яг хөл цахилгаан энерги хувирдаг. Тэр цахилгаан энерги нь чийдэн маань болон дулааны энерги болгон ашигладаг байх нэ. За бидний хот байгаа цахилгаан хэрэгслүүд бол өөр энергид хувирж болдог. Жишээ өдрийн чийдэн маань энергид хувирдаг байх нэ. За компьютер маань гэрлийн энерги дулаан цаа тэгээд маань ууны энерги хувирдаг байх нэ. Бидний гэр ахуйд байгаа цахилгаан энерги бол өөрийн гэсэн юм. Онцгоос хамаарат энерги болгоно өөр энергид хувирдаг гэсэн үг. Тэр хувирж байгаа энерги бидний юу гэхээр цахилгаан ажил хийж байна гэж үзэж болно. Тэгвэл цахилгаан ажил маань цахилгаан энергийн өөр хэлбэрт хувирах үед ажил хийгдэх ба үүнийг цахилгаан ажил гэнэ гэж үзсэн. Цахилгаан ажил нь хэр их гүйлийн хүчийг энергийг хэрэглэнэ. Тэр хэлбэрт хувирж байгааг илэрхийлдэг. Цахилгаан ажлыг бол W усгаар дэмжиж байгаамаа. За цахилгаан гүйдлээр хийгдэж буй цахилгаан ажил маань хувирсан цахилгаан энергитэй тэнцүү байдаг шууд. За тэгвэл цахилгаан энерги маань шууд ажилтайгаа тэнцүү гэж үзэж болно. За эндээс яг хөр бид нэр өмнөх жил үзсэн цахилгаан ажлыг олохдоо хүчлийг үүсгэн цэник үүссэн баг. За юу гэхээр резистор дээр маань хүч. За тэгвэл өнгөрөхөд яг энэ дээр яг хүчтэй унах тэр маань яг ажил. За тэгвэл юу гэхээр за өөрөө цахилгаан гүйдэл нэг ч хугацаанд усан цэнгийн хэмжиж.
За эзэстрээр нэг ч хугацаанд цэник улсын өнгөрөхөд л яг нь гүүл гүүч нэг цэник л яг нь гүүл гүүч үзэж байгаа. За энэ хоёрын эндээс цэнийг олоод энэ төсөлтөд орлуулаа үзэхэд манай захын энерги томьёол яг хүчлийг үүсгэн гүйдлүүч үүсгэн хугацаа болж юм хувьж байна гэсэн үг. За энийг үе яг захын ажил гэж болно, захын бас дулаан гэж болно гэсэн үг. За эдгээр юу ачлаад идүү жишээ болгон дээр бодж үзье. За машины хөлбөр богино хугацаанд их 20 амперын гүйдэлгүүн. Захын дээлэр болох байдаг. За захын үүсгүүд бидний сайн мэддэг машины аккумулятор баг. Тэгвэл энэ ямар хэмжээ ажил хийх вэ? Тэгвэл захын ажлын тооны саны хүчлийг үүсгэн гүйдлүүч үүсгэн хугацаа баг. За эндээсээ хэдүүлээ тоотоо олуулъя. 12 вольт ампер 5 секунд явуулна. Эндээс тоотоо 1000 жоул байна. 12 мод хажаагс машин асах тэр явцдынх нь 12,000 жоул ажил хийнэ гэж үзэж болох нэ. 12,000 жоулыг киловатт шижүүлэх юм бол 12 киложоул болно. Киловатт мөн өөрөө 1000 гэсэн утгаар хэлж байгаамаа. За жишээ бодлого 2. 220 вольт хүчтэд 10 омын резисторыг зарласан бол 10 сая хугацаанд уг дамжуулалт дээр захын энерги хоёрч. За резистор маань өөрөө юу гэсэн үг вэ? Дулаан энерги ялгуулдаг. Захын энерги шууд дулааны хувигдгаа гэсэн үг байна. За тэгвэл хэдүүлээ энд маань гүйдлүүч мэддэггүй байгаа учраас хэдүүлээ омын хөлийг ашиглан гүйдлүүч олъё. За гүйдлүүч болохдоо за бидний дэг хүчтэй байна. Эсрүүцэл байна. Тэгвэл 220 вольтыг 10 ом туваагаад 22 амперын гүйдэл гүйж байна гэж үзэж болж байна. За тэгвэл бидний одоо яхад захын энерги маань шууд дулааныг товирсан гэвэл за тэгвэл энэ дулаан гэхэд хүчин гүйдлүүч үүснэ. За энэ тоотоо 220 вольтыг 22 ампер дүжүүлээд 10 секунд дүжиж болно. За эндээс ядах юм бол 48,400 жоул дулааны энергийнх нь ялгуулж байна гэж үзсэн. За эзэстэр мань 10 секунд ажиллахад 48,400 жоул дулааны ялгуулж байна. Та бүхэн эдгээр хоёр жишээ бодлогын ашиглан дараах гэрээний даалгавруудыг хийгээд багштай яах вэ гэхээр явуулаарай. За энэ зурдууд даалгавар дээр анхаарах зүйл байгаа. 2 колон хүчлэлт. За энэ бол түрүүний нөгөө яах вэ гэхээр хүчлийг хуваах цэник гэдэг явуулаарай. Энерги байдаг. Тэр томьёог ашиг бодноо. За тэг хичээлээ анхааралтай хийж байгаа та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье та. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.